Цэцтэй сайхан. За. Нэг иймэрхүү хэдэд хослоод дээр яваад байгаа шүү дээ хэдүүлээ. Түж анхад орж иж гэнэ үү? Тий. Түрүү энэ дээр ямар илгийн юм болов? Энэ чэнэс хараад энэ дээр стоп цогцдог шүү дээ. Харин энэ ловын доотлол тэгэл тавьчихгүй. Тэгсэн чинь энэ дээр стоп сайхан цогж аваад явлаа. Тэгээ ийм хэмжээ угаасаа явах юм. Энд дөнгөж ихний хөдөлгөөнөө хийж байна. Одоо жоохон pull back хийж ягаад буу эсвэл энэчээс шууд явах нь. Тийм байна. Энэ Dex өнөөдөр айгуу гоё боломж байсан. Энэ дээр хитрхи орхон стоп тавиад юу ажиллаа. Хосолчлаа. За яах вэ? Энэ дээр түрүүн бас дараад гарсан. Одоо дахиад ер нь нэг буудалд орж ирэх. Энэ өчигдрийн нөгөө нэг юу ярьж ирсэн шүү дээ. Манайхан баг мэдж байгаа бах. Энэ хөдөлгөөн ерөөхдөө орж ирнэ гэж хэлсэн шүү дээ. Энийхээ оройноос ерөөхдөө орж ирэх гээд байна л да. Яагаад гэвэл энэ доороос явж байгаа pull back-ийн хөдөлгөөн чи өөрөө дотроо ингэж явж байгаа учраас энэ хүртэл явж байгаад энэ ханалтан дээр энэ хэмжээ орж ирж байна л да. Одоо л дөнгөж орж ирсэн. Түрүү энэ дээрээс нэг жоохон ороо тайлт гарсан. За өнөөдрийн боломж бол ерөөхдөө энэ дээр явах дахиад жоохон pull back хийх юм бол энэ хэмжээ явах боломжтой гэж үзэж болох юм. Dex 900 дээр дахиад pull back-аас нь энэ хэмжээ явж болно. За юугаа яач. Sticky note дээр хүүжэд харж байгаа юм байгаа юу? Уус 25 дээр сет. Нөө. Моддгоо хослол хардгуу болохоор Dex 900 өнөөдөртөө харна. Энэ Dex 900 down-ыг өнөөдөртөө бас харна. Down. Юунууд чинь индексүүд чинь дандаа юу байх вэ? Өсөрдөг. Тий, дандаа өсөрдгүүд энэ тэр нь амар байдیں۔ Тийм. За тэгээд Dex 900 апыг бас өнөөдөр харна. Dex 900 айгуу багаар орж болно штэ. Тэгээ гол нь яг зөв явах дээр хүлээлт багтаа байдаг учраас нөгөө нэг евро хүрээгүй хахад хаахгүй гэдэг нэг тийм стрессүүд байдаг штэ. ТП хүрээгүй хахад хаачмаар байдаг, буцах гээд байгаа юм шиг тиймэрхүү стрессүүдээс жоохон юу яагаад гэдэг вэ? Ангид байлгах тал дээр илүү зүгээр даваа талтай байгаа гэдэг байхгүй. Огцом явчихаар одоо жишээл энэчээс орсон байлаа гэхэд за энэ үртэл харж ийтл зүгээр ингийн иймэрхүү өслөж ингээл заваараад байдаг штэ. Тэгэд энэ болохоор шууд ганц хоёрхан буудлаар очичоор амар байдаг байхгүй. Тэгээд 15 дээр Тэгэл том цагаас нь ахуулаад баг цаг руу шилжүүлээ харна штэ. За энийг ямар ч байсан доошоо түрүү энэчнээс угаасаа нөгөө энэ дээр ороод стоп цохиулсан. Тэгээ дээш явна гэж бодож байгаад стоп цохиулсан. Энэчээс нэг дахиж оролт хийдаа гэдэг ингээд тэмдэглэсэн байсан. Яг энэчээс нь явчих. Одоо магадгүй ингэж явж байгаад энэ хавьяас ч юм энэ хавьяас хэрэг ороод ирэх юм бол байдна. За Dex 900 апик. За Dex 900 down-ыг бол энэ ацмац ч юм уу те ийшээгээ ороод ирэх юм бол нэг сэлдэж үзэн. Гэхдээ доороос явж байгаа хөлөг ч өөрөө фрактал ханжих хэвээр баг цаг дээр. Тэгэхээр энэчнээс нэг юу яаж болох юм? Alert тавьчих. Энийг баг энэ хавьяас нэг alert тавьчих. За тэгээ crash 300 өнөөдөр чи өөр юу байгаа вэ? За booming энэчнээс нэг одоо дохиж магадгүй. Энэ дээр ч нэг тийм ойлголт байгаад байгаа шүү дээ. Бүтэн хэмжээ фрактал явж дуусахдаа өмнөх лава эвдээгүй байх юм бол нэг удаагийн буцалтаар явалтайгаа 50% нөхөж магадгүй гэсэн ойлголт байгаа. Тэрүүгээр явж магадгүй. За boom 500 бол энийг эвдэхээс нааш ер нь оролт байхгүй. Дийлэгээр шүү бүр. За crash 1000 дээр эвгүй байгаа. Өчигдөр ярьжсэн юм нөгөө шалан дээр байгаа учраас ороход жоохон төвөгтэй. Гэтэ энэ дээр бол яг өнөөдрийн юугаар нэг цагаар л энэ дээр гоё шилжүүлэлт ороод ирсэн л байна л да. Ийм шилжүүлэгч ороод ирсэн байна. Нэг цаг дээр ийм гоё шилжүүлэгч ороод ирсэн байна. Гэхдээ эсрэг явалтын бол энэ хүртэл эсрэг явж байгаад ийм юу хийж болно штэ. Хөдөлгөөн хаанаас орж ирэх нөө ийм хөдөлгөөж болно.
Тэгэхээр энэний төгсгөлийг хэдүүлээ харъя. Энэ дээр дэше бол хангалттай шилжүүлчих. Энэ ханаас юу гараад ширж байгаад госолч байна. Энийг үсдэгчээ. Энэ хангалттай шилжүүлчих юу шилжүүлсэн бай. Энэ хэмжээсийг ядглаад ийшээ ингэж орж ирж болно. Тэгэхдээ ер нь явах магадaltaй хэсэг бол энэ чэнэс байж болж байна. Энэ чэнэс байж болно. За баг энэ авиас ч юм уу. Ийм байж болно. За crash 1000-ийн хувьд бол нэг иймэрхүү байдал харагдаж байна. Crash 500 бол угаасаа харалтгүй байгаа. Энэ бол хэвгүй. Энэ өчигдрийн таамаглажээс хэдүүлэг айгуу гоё явсан байлээ. Энэ хөдөлгөөн энэ хөдөлгөөн угаасаа энэ шилжүүлэгчийн араас орж ирнэ гэж ярьжсэн шүү дээ. Гэхдээ магадгүй жоохон доошоо явж иж орж ирж магадгүй энийг хайцсан байсан шүү дээ. Тэгсэн чинь ингээд яг гоё энэ ч нэ хос ёроол үүсгэж хагаад яг стандарт хөдөлгөөн бол явцсан байлээ. Энэ дэр яг дуусч шүү дээ. Одоо энийг энэ дээр шилжүүл тэгээд энэ хэмжээсийн гүйцэл яваад яг фрактал сайхан ханаад дуусч байна. Тэр бүүм 900 дээр өнөөдөр оролт байхгүй. Бүүм 600 daily юм байгаа. Өнөөдөр оролт байхгүй шүү юм байна. Байхгүй. Энэ угаас аль үшийн хэмжээ ханаад дуусчих. Энэ дээрээс хэмжээ хандсан байна шүү дээ. Энэ хэмжээг энэ дээр хангацсан байна шүү дээ. Шилжүүлэгч арын pullback орж ирээд дэше явцсан. Энэ дээр бол байхгүй. Crash 900 down бол ер нь боломжтой харагдаж байна өнөөдөр. Таазан дээр байгаа том хэмжээний тэнцэнсээ доошогоо шилжүүлэлт явсан. Шилжүүлэлт явахдаа энэ тэр чигээрээ шилжүүлэлт явчихж байгаа учраас энэ хэмжээ. За энэ хэмжээ орж ирж болно. За орж ирэхдээ эсрэгээрээ хөдөлгөөн хаана юу байна вэ гэхлээр энэ дээр дууссан. Энэ дээр шилжүүлэлт юу байсан? Энэ хэмжээг дуусгах юм бол илүү гоё болох юм байна. Энэ хэмжээний дотроо шилжүүлээд хэмжээс гүйцэтсэн, тэрийгэ шилжүүлсэн, шилжүүлэгч орлыг эвдээгүй анхлагч хөдөлгөөн явсан учраас баг иймэрхүү хэмжээний хөдөлгөөн орж ирж иж crash 900 энэ хөдөлгөөнийг хийж болох үе харагдаж байна. За эхний ээлжинд энэ тэгээд том цагийн халааг харчээ. Гой улаацсан явж штэ өнөөдөр даун байх бүрэн боломжтой H4 weekтэй гой шилжүүлсэн энэ шалгалт маань ерөөхдөө энэ зон руугаа энэний week руу ерөөхдөө шалгалт орж ирээд унах боломжтой харж байна. Энэ тэгэхээр crash 900 down. За crash 900 down. Өнөөдөр бас down гэж байхгүй crash 900 ч зүгээр дан. За crash 900 өнөөдөр 3 ослолтой шимэлцэж болж магадгүй байна. Crash 600 энэ daily-гээр ингэсэн өчигдөр ингэсэн. За H4 юм байна. Энэ ер нь жоох эвгүй байгаа юм байна. Жижигхэн хэмжээний юмнуудыг л авахгүй бол энийг өнөөдөр алгаслаа. X 600. Манайх ер нь орж ирсэн байгаа юу? Ороод ирсэн байх шүү. За манайх юу микэнийгээ чөлөөтэй ярьж бирж болно шүү. За X 600 up. Энэ өнөөдрийн лаач нь өөрөө юугаа яагааг юм ба шүү дээ. Бараг эвдэж үзүүлсэн хөдөлгөөнтэй юм ба шүү дээ. Өчигдрийн ловыг эвдэж үзүүлсэн. Энэ тэгэхээр өнөөдөртэй юм байхгүй. За X 600 down дээр X 600 down энэ дээр хэмжээ ханаад дуусчих. Daily. Угаас өчигдөр тэгжсэн шүү дээ. Down гэсэн. Энэ магадгүй маргаашнаас юу явал энэ лааны төгсгөлийг харж агаад жижиг цаг руу шилжүүлвэл маргаашнаас энэ дээр боломж гарч магадгүй юм байна. Dex 600 down дээр. За Dex up 1500 up дээр энэ уг нь өчигдрийнх чинь айгүй гоё шилжүүлэлттэй өдөр байсан. Өчигдрийнх гоё candle-ийн хувьд бол гоё шилжүүлэлттэй өдөр байсан. За энэ дээрээс ирж байгаа trend line дээр ямар нэгэн тааж байна. За тэрийг зөгцсөн байгаа юм байна. За тэгээд энэ дээр юу байна? За хэрвээ юу ах юм бол энийг эвдэхгүй юу гэдэг дээр жоо алаан болохоор юм байна. Ийм том хэмжээний даун чиглийн тренд лайныг эвдэж чадахгүй юу гэдэг дээр алаан болох учраас энэ шууд ингэж явахгүйгээр
нэлээ ингэж орж ирж иж явах боломжтой. Магадгүй ягаад гэвэл том таацтай. Таазан дээр тааз учирцсан явж байгаа юм байна. Энэ баг шилжүүлэгч чи өөрөө тэр чигээрээ энэ юм байна шүү дээ. Тэгэхээр энэ дээр одоохондоо оролцол хэцүү юм байна. Юугаар энэ баг цагуудаараа доошоо ерөнхийдөө хөдөлгөөн доошоо хандлагыг илэрхийлж болохоор юм байна. Ер нь баг нэг иймэрхүү хэмжээ орж ирж иж явж магадгүй энэ. Тэгэхээр өнөөдөртөө юм байхгүй. DX 1500 up дээр. За DX 1500 down дээр чин юу байгаа юм бэ? Энэ дээрээс react зүгөөгөө баг энэ ч явж болохоор хөдөлгөөнүүд гусж байгаа юм байна шүү дээ. Ийм хөдөлгөөнч дэшиг явж болохоор юм байна. Тэгэхээр энэ дээр орол байхгүй. За тэгээд ингээд харахаар өнөөдрийн байдлаар бол DX 900 down. DX 900 up-ыг бас харж байгаа юм байна шүү дээ. DX 900 up аль хавьд ч юм уу энэ хавьд ч юм уу орж ирээд ингээд pullback хийхэд өдрийн төгсгөлийг дээшээ гэж харж болохоор байна. DX 900 down атсан дээр ирэхэд гол шалтгаан нь өчигдрийн хөдөлгөөнөөс улбаатай шилжүүлэгч энэ хэмжээс явах боломжтой. Бүр гоёор жоох уртад сунгаж харна гэх юм бол за баг ялгаагүй шах юм байна дөө. Нэг ялгаа гарахгүй юм байна. Арай нэг жоох урт сунсан хэсэг нь иймэрхүү байж болно. Энэ ягаад энэ хүртэл явсан гэдгийг түрүү ойлгоцсон тий. Дотроо өөрөө энэ хөдөлгөөн явахдаа энэ дээр өөрөө шилжүүлэгчтэй явсан учраас pullback хэмжээсийн гүйцэлд явахдаа шилжүүлэгчийн ойрыг утаснуудаар ингэж тестэлж үзэж хагаад сая ихний тохиолдол хийж байна. Гэхдээ энэ ихний тохиолдол юу биш. Явна гэсэн баталгаа биш шүү. Ихний тохиолдол баталгаа биш байгаа. За. Гэхдээ энийг харж болно өнөөдөртөө. За тэгээ crash 900. Crash 900 дээр бол энэ дээшээгээ энэ зон руугаа өнөө орой моройд ч юм уу ороод ирэх юм бол тэнцээс баг цагийн юунуудыг харж агаад сел дарах нөхцөл бүрдэж болох юм. Дээшээгээ ийм хөдөлгөөн явсан тохиолдолд. Яагаад ийм хөдөлгөөн гэхэлэр энийг энэ шилжүүлсэн pullback хийсэн хэмжээсийн гүйцэлд явсан энэ дээр нэг бүхэл хөдөлгөөн зурагдсан тэрийг энэ шилжүүлсэн pullback нөөрэ хэмжээсэн биш нөгөө шилжүүлэгчийн яроолыг эвдээгүйгээр өсөж эхэлсэн. За тэгэхээр энэ дээр магадгүй дээшээ шилжүүлэгч яваад pullback дахиж явах нь те энэ дээр баг цагийн хөдөлгөөнүүдэд ажиглаж агаад энэ дээр нэг сел шалгаж болно. Гэхдээ яг энэ чинээс гэсэн баталгаа биш. Одоо явж байгаа энэ хэмжээсийн гүйцэлд байх магадaltaй хөдөлгөөн чинь өөрөө юу яа хэр хол энэ доторх шилжүүлэгч нь хэр хол явах нь гэдгээс шалтгаалаад юунуудаа хай цэгүүдэд тодорхойлно. Энэ байж болно бүр сунлаа гэхэд эмч байж болох учраас энэ дээр харзанжиж арилжаа орно гэсэн үг. За өнөөдрийн бүтээгдэхүүнүүд бол DX 900 down, DX 900 up, crash 900 ийм бүтээгдэхүүн боломжтой харагдаж байна. За манайханд яриа өөрөө юу вэ? Газ туржигнуулч. Бана. За яриа өөрөө байхгүй бол юу ялаа шүү? Хаалаа шүү. Өнөөдөр хэрэг дуусгалаа шүү. Бано. Болцсон.